Одоо тэр улс нийслэлийн нөхдөөс биднийг хардахгүй, бид ч та нарыг хардахгүй хэндээ хамар зүгээр шудрах дүүргийн сайт дээр лайв хийгээд сонгон шалруулалтын нээлттэй явуул. За гомд мэдээллийн бүртгэлд авсан 1137, гэмтрэг зөрчлийн шинжгүй 1932, давхардсан 400-ээс газар дээр нь шийдвэрлсэн 126 дуудлага байна. Зохион байгуулалтын чиглэлээр дүүргийн хэмжээнд хүн тахлаажуулалт, нэмэлт тахлаажуулалт үйл ажиллагааг байнгын 38, явуулын 41 цагаар зохион байгуулж байгаа. За үүн дээр нийт одоо 380 чимлэгийн ажилчид бол уртсгсан цагаар ажиллаж байгаа. За 1-р хороо 5 шар цэргийн отго нефт гэдэг энэ хэсэг бүс нутгаар бол төв шугам зогсолт болохгүй учраас халуус хязгаарлагдахгүй. За 8 сарын 1-ээс хойш 3-5 хоногийн хэсэгчлэн байдлаар төв зогсолтууд хийгдэх төлөвлөгөөтэй байгаа. За гамшигаас хамгаалалт ангиллын сургалтаар 20 аж ахуйн нэгж байгууллага 1500 орчим ажилтан албан агчдыг хамгаалж өргөсөн хэрэглэх мэдлэг мэдээлэл олгосон. Дотрын тайлан эрүүлээгүй зөрчил, нэмэгдсэн өртгийн албан дотрын баримт толгойгүй зөрчил, их мэдэн торгуулалттай холбоотой зөрчил шийдвэрийн арга хэмжээг шийдвэрлэх ажиллагаанууд ид явагдаж байна. Харамсалтай нь манай сургууль цэцэрлэгүүд урсгал засварын зураг төсөв батлагдаагүй. Зураг төсөвгүй учраас 2 ч удаа зарлаад тендерийн сонгон шалралт амжилттай явагдаж чадаагүй. Ингээд төсөв татагдсан. Хамтран эмнэлгийн зохицолттой холбогдлолтой ажил, хашааны ажил захирамжаар эрхэн шилжээд ирсэн тэрний дагуу ажил, бэлтгэл ажил, суурийн ажил хийгдээд явж байгаа. Энэ тендер сонгон шалралтанд орсон компаниудын ажлын явц нь хэр байна? Хүчин чадал нь хэр байна? Энэ байдлаараа үйлчлэлтийн бэлтгэл ажлаа одоо шалгалт хий. Гэхдээ бусдад төвөг утгахгүйгээр одоо дараагийн шуурхай дээр энэ талаараа танилцуулга хийгээрэй.